Сайн байцгаана уу? Мэдээний өрөөнөөс өвлөмж маань 3 дахь дугаар эхэлж байна. Өнөөдөр цөмөрөө их сурвалжтайгаа утсаар ярих болон мэйлээр харьцахтаа юу анхаарах вэ гэдэг талаар яриа. За одоо цагт бол мэдээж их сурвалжийн чимээнээр л шууд гараад гүйдэг цаг өнгөрсөн. Их сурвалжтайгаа ярьж болно мөн мэйл бичиж болно. За утсаар ярихдаа эхлээд мэдээж мэдлэн. За түүний дараа өөрийнхөө байгууллагыг танилцуулна. Ямар байгууллагаас ярьж байгаа вэ гэдгийг хэлнэ. Ямар зорилгоор ярьж байгаа вэ гэдгийг хэлнэ. Өөрөө утсаар ярьсан одоо өөрөөр хэлбэл та утасны цаанд байгаа их сурвалжийг таньдгаас одоо бусад тохиолдолд тухайн хүнийгээ овгнэр албан тушаалыг заавал асууна. За хэрвээ энэ ярилцлагыг бичлэг болгон авч байгаа бол та түүнийгээ заавал хэлнэ. Аль эсвэл одоо энийг би нийтлэлдээ сурвалжлагтаа оруулах гэж байгаа шүү. Та бол манай нэг их сурвалж байгаа гэдгээ бол заавал тухайн хүнтэй хэлж танилцуулна. За яагаад гэвэл өнөөдөр сэтгүүлчид альва мэдээллийг шударгаар олж авах ёстой гэсэн юм ёс зүйн код байдаг шүү дээ. За төрөнгөлөлтсөн шин чанартай бас ярьж болохгүй. За мэдээлэл өөрт нь аль байгаа хүн аль болох мэдээллийг өгөхгүй байхыг хичээнэ. Харин та бол аль болох нарийн мэдээллийг авахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд одоо сэтгүүлч хүний арга ухаанаар хандаж замун соёлтой боловсон харилцаж нөгөө хүнээс аль болох мэдээллийг нь олж авахыг хичээнэ. Хэрвээ та одоо нөхцөл байдал харилцааг жоохон эвгүүтүүлээд ингээд орхих юм бол тухайн хүн хүссэн одоо байдлаар таны амыг таглаж болно. Тухайлбал би энэ талаарх мэдээллийг хэвлэлийн хурал хийгээд нээлттэй мэдээлэл нэ гэж хэлээд таныг явуулж болно. За гэтэл хэвлэлийн хурал гэдэг бол нээлттэй мэдээлэл, үн цэнэгүй мэдээлэл. Харин та илүү нарийн мэдээлэл авахыг хүсэж байгаа шүү дээ. Ингээд таныг одоо амын чинь таглаад буцааж байгаа тохиолдолд энэ тохиолдолд бол таны уншигч, үзэгчид л хохирно. Мөн та мэдээлэл авч чадахгүй хохирно. Тийм учраас ийдэг боловсоо харьцаж аль болох мэдээллийг олж аваарай гэж байгаа юм. За ярилцаж дууссаныхаа дараа тантай ярьсан тэр хүн, танд овгнэр албан тушаалаа хийсэн тэр хүн үнэхээр тухайн байгууллагт ажилтдаг. Та яг тэр хүнтэй ярьсан уу гэдгийг эргэж утастаад ч юм уу ямар нэгэн байдлаар заавал лавлаж асуугаарай. Мэйл бичих талаар хариу одоо яриа. Орчин цагт одоо хүн бүхний ажлыг хөнгөвчлөдөг харилцааны гол хэрэгслүүдийн нэг нь мэйл болсон. За мэйл бол бас сэтгүүлчдийн хувьд бас нэг баримт болж үлдэх ийм чухал харилцааны хэрэгсэл учраас үүнийг заавал ашиглаж дад сурах хэрэгтэй. Мэйл бичих соёл гэж тусдаа бүр тогтсон байна. За тэгвэл мэйл бичихтэй юуг анхаарах вэ? За гадаадынхан одоо мэйл бичихтэй бол эрхэм хүндэд ариун бэлэг тана гэдэг юм уу те? Dear ариун бэлэг гэж бичдэг. Харин монголчууд бид бол мэйл бичихтэй сайн байна уу гэдэг танд энэ өдрийн мэндийг хүргье гэх юм уу. Иймэрхүү байдлаар мэйлээ эхлүүлж болно. За үүний дараа одоо тэр мэйл бичих болсон талаараа бас бичиж болно. Өөрөөр хэлэх юм бол гол зорилго руу орохоос өмнө та мэдлэгээнийхээ дараа нэг авчуурга болгосон нэг параграф бичих нь шүү дээ. Жишээлх юм бол өчигдөр болсон үдшилтээр тантай танилцсан сэтгүүлч тэр байна. Та намайг мэйл бичиж одоо баримт авахыг зөвшөөрсөн шүү дээ. Тэр дагуу би бичиж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бичиж болно. За үүнийхээ дараа одоо гол одоо мэйлийнхаа зорилго хэсэг рүү яг ямар учиртай мэйл вэ гэдгийг гол параграф руу орно. За мэдээж дараа нь төгсгөл болгож одоо хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ хамтын ажиллагаанд таатай байна гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо илдэг өгүүлбэрээр мэйлийнхаа их биеийг төгсгөж болно. За төгсгөлд нь баярлсан талархснаа илэрхийлээд дараа нь хүндэтгсэн одоо тэр байна гэд овгнэр албан тушаалаа байгууллагынхаа хаягтай за тэгээд утасныхаа дугаартай төгсгөлд нь заавал бичих ёстой. За хэрвээ та мэйл явуулаагүй харин мэйл хүлээж авсан тохиолдолд заавал одоо мэйлийн хариуг өгөх ёстой. Магадгүй мэйлийн хариуг тэр даруйд нь өгөх боломжгүй байж болно. Одоо албан газрынхантайгаа дарга нартайгаа редакцийнхантайгаа ярилцсны дараа тэр мэйлийн хариуг өгөхөөр байж болно. Тэгвэл энэ тохиолдолд та мэйлийг хүлээж авсан даруйдаа мэйлийг хүлээж авлаа. Хэсэг хугацааны дараа 5 хоногийн дараа 1 хоногийн дараа танд хариултыг өгье гэдэг ч юм уу. Тухайн хүндээ мэйл бичсэн хүндээ асуудлыг тодорхой болгох тэр хариу мэйлийг заавал бичиж заншаарай. Мэйл шалгах одоо мэйлэнд хариу өгөхгүй удах нь бүдүүлэг хэрэг юм. Тийм учраас та бүхэн би хамгийн ихэнд нь хэлсэн баримт болж үлдэх харилцааны одоо гол хэрэгслүүдийн нэг нь мэйл байдаг. Тийм учраас өглөө очиод мэйлийнхаа инбоксыг заавал шалгаж байгаарай. Тэгээд 30 минутыг мэйлийнхээ инбоксыг шалгах, түүнд хариу бичих, одоо ямар мэйлүүд ирсэн бэ гэдгийг шалгах гэд энэ бүх одоо зүйлд өглөөний 30 минутыг зарцуулахад болохгүй зүйлгүй юм аа. Баярлалаа. Баяртай.